Би улсад 45 жил ажилласан Ганбаатар гэдэг хүн байна. 45 жил татвар төлчөөд өнөөдөр бид мөнгөө гуугаа сууж байна. Бид зүгээр татвараа өгөөгөө. Бидний татварыг үржүүлээд өсгөөд өгөөсэй. Бид тэтгэврт гарахдаа сайхан амьдрна гэж татвараа өгсөн. Өнөөдөр ингээ биднийг бол үнэндээ бол амар шороон хүлж байна. Тэгээ би энийг бол анханаас нь дэмжижсэн. Ер нь би энэ өөрийнхөө асуудлаар 5 жил гарan явж байгаа. Би засгийн газар хандаагүй газар байхгүй. Ерөнхийлөгч хүртэл хандсан. Асуудал шийдэгддэггүй. Өнөөдөр бол төрийн ордонд бол үнэндээ ямар улс уусныг мэдэхгүй байна. Социализмын үед бол хамгийн шилдэгүүд нь дарга хийдэг байлаа шүү дээ. Одоо дуртай нордог. Дуртай нийддэг уудаг болсон юм аашийн. Тэгээд нэг хэдэн хөгжчүүл одоо бүр тоохоо байсан ад үздэг болсон. Тийм учраас би Монголын бүх ахмадууд, дамаа залуучууд 50 насныхан удахгүй амархан тэтгэврт гарах болно. Тэр үе та нарт тэтгэвэр олдохгүй шүү. Тийм учраас одоо залуучууд, дамаа ахмадууд цуглацгаа бүгдээрээ нэгдээ, эдгэртээ тэмцээ. Бид хүн шттэ. Бид энэ улс их орныхоо төлөө бүх насаараа тэмцсэн улсууд байхгүй юу? Сайхан амьдрахын төлөө. Тэгээ одоо орчин үеийн яг үр хүүхдийн төлөө тэмцэж байгаа юм би. Би бол яг болж байна. Өлсөөгүй байна. Гэхдээ монголчууд дэндүү ядуу байна шүү дээ. Тийм учраас би Монгол улсын ерөнхийлөгчөө та ард түмэнтэйгээ нэг санаатай нэгднэ гэсэн. Энэ Монгол ардын нам арчилсан намыг тараагач. Энэ бол үнэндээ Монгол ардын нам арчилсан нам байхад Монголын ард түмэн сайн сайхныг үзэхгүй байна. Тийм учраас би энэ тэмцлээс ухрахгүй бүх ард түмнээ уриалж байна. Хамаагүй амиа өгдөггүй би өгье. Үнэхээр Монгол ардын намд хүний амь хэрэгтэй бол би амиа өгье. Би тэгж уриалж байна. Ард түмэндээ уриалж байна. Залуучуудаа уриалж байна. Та нар дэндүү амьдрал хүнд байгаа шүү. Ажил олдохгүй. Мөнгөтэй өнгөтэй нэг хэдхэн хүн төр суучаад өнөөдөр бидний ард түмнийг та биднийг бүгдийн үнэндээ ёстой жинхэнэ ядруулж штэ. Тийм учраас би тэмцэлд уриалж байна. Нэгцгөөж ард түмээ. Бид зэвсэг бариад босоогээгүй. Монгол ардын нам бол олон жил хүмүүсээ хилэмдүүлсэн бууддагч нам. Бууд ахмадуудаа гаргаж байгаа бууд бүгдийн та нар заяа. Тэгвэл та нар цэвэрч магадгүй. Гэхдээ мэдхгүй. Та нарын өр хүүхдүүд иймэрхүү байдлаар бол та нар идэж болно, ууж болно. Хүний тавилан өөр шүү. Сайн явахгүй л байх гэж бодож байна. Энэ олон ард түмний хилэн, энэ уур, энэ бол таны өр хүүхдүүдэд сайн болохгүй. Муу аргаар олсон хоол унд бол хүнд хоол болдгоо, хоор болно заяа. Тийм учраас Монголын ард түмэн нэгцгээе, тэмцье гэж би уриалж байна. Зүүн түүчэлэх зүүнний мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.